Сайн байцгаана уу? Бид бүхэн өнөөдөр Баруун Цумын хамгийн газар дээр ирсэн байна. Сүхбаатар аймгийн Хүүхдийн Илч Баруун Цумын засаг дарга Жавхаа төгс тарахтай бид бүхэн өнөөдөр уулзахаар ирсэн байна. За тэгэхээр бүгдээрээ орж танилцгаая. Ороо. За, сайн байцгаана уу? За, сууцгаа. Жохоо төгс. Гүнгдэг. Баяр чахсан. Ариун зэгтэй. За, ямар ажилтай явж гэнэ үү? Аймгийн хүүхдийн зөвлөлөөс бид хүү явж байгаа. Тэгээд танаас одоо ингээд бидэнтэй ярилцаач одоо ингээд хүүхдийн хөгжлийн талаар ингээд ярилцаасай гэж явж байна. За. Тэглэг яах вэ? За, бүгд хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гişүүд байна тий. За, хүүхдийн баярын нэвтрүүлэг гэж байна. За. За би танаас эхлээд хамгийн ихний асуултыг асууя. Яг хүүхдийн элч гэж яг юу вэ те? Яг тэрний тухай та бидэнд тодорхой ойлголт өгөөч. Хүүхдийн элчийн талаар ажлын талаар асууж ийн гэж хэллээ шүү дээ. За хүүхдээ элч юм бол яг ер нь бол ингээд аймаг сум болгонд байдаг шүү дээ тийм. Ер нь бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн туу хоолойг дахиад одоо тэтгэх удирдах одоо хүмүүстэд хүргэх гэсэн юм үндсэн шиг үүрэгтэй хүн байдаг. Тэгээд хүүхдүүдтэйгээ юугаар чуулганаар сонгогдсон шүү дээ. Би ч одоо 2001 онд нэг захимын чуулганаар сонгогдсон баг. Та хэд маань өөрсдөө байсан байл гэдэг хүүхдийн чуулганаар тэгээд бид нар чинь тэр үед чинь ковид үе байсан юм чинь оролцоогоо тэгээд за таны нэр явж байна шүү гэж тэгсэн чинь за таныг сонгогдсон байна л гэсэн тэгээд хүүхдэлч гэдэг юм ажлыг хийх авахар болсон. Тэгээд над бас юу нэ тэр байгаа. Батламжийн өнтрийг нь тухайд гардуулаа. Тэгээд одоо тэрнээс хойш ингээд ажиллаж байна. Би бол одоо наам манаас энэ хүүхдийн байгууллагт ажиллаж байсан юм. Тэгээ бас энэ хүүхдийн хэлж басандаа би бол баяртай байдаг. Бас тэгээд гайгүй сайн ажиллажгаасаа гэж боддог шүү дээ. Та хүүхдийн элч гэдэг энэ хүүргээрээ бахархах тийм одоо бодлоо бидэнд хүнд хуваалцаач. Тэгээ ер нь угаасаа их сайхан санагцсан гэдгийг бас тэр бол би өөрөө багш мэрэгчлээ. Миний бас багш мэрэгчлээ. Манай гэр бүл бас багш мэрэгчлээ ч гэдэм. Ингээд ер нь бол хүүхдүүдтэй ойр ингээд ажиллаж ирсэн байдаг. Тэгээд бас ингээд нэг аймгийнхаа хүүхдийн элч гэсэн бас хүндэтгэл гэж бодож шүү дээ. Нэг хүндэтгэлтэй юм албан одоо үүрэг гэж ойлгосон. Тэгээд тэр үднээс хэвэл одоо бас их бахархалтай байдаг. Тэгээд одоо айлуулахаар бас энэ нэг сайхан өгсөн итгэлийг бас өсөрдүүлчихгүй юмсан гэсэн юм бодлолтой л ажилтдаг та. За дараагийн асуултыг би асуучи. За өнгөрөгч 2023 онд за хүүхдийн хөгжил хамгаалтыг дэмжих жил болгон зарласан байдаг. Мөн нэгдүгээр хүүхэд гэх чуулганыг бас зохиосон тийм ээ. За тэгвэл энэхүү чуулганаар маш олон хүүхдүүдээс санаачлалууд гарч ирсэн. За энэхүү санаачлалуудаас одоо ингээд хийгдсэн ажлуудаас одоо дурдвал бидэнд танилцуулаач. Тэгээ ер нь бол хүүхдийн элч гэсэн утгаараа хүүхдтэй холбоотой олон арга хэмжээнд ордог. Тэгээд хүүхдүүдэд сонсдог. Одоо та хэдийн маань одоо дээдх ах эгчнэр гэсэн үг хэлгээд тэр үед чи одоо хүслэн дарга энтрэл байна. Би одоо тэгтээ миний дарга гэдэг юм байна. Хүүхдийн зөвлөлийн дарга. Тэгэл ингээл янз бүрийн чуулганд орж исэн. Тэгээ хүүхдүүдийгээ хоолойг сонсч ирсэн. Боломжоор нас нэг зохицуулах гэд боддог. Ер нь бол утга нь хүүхдүүдийн тухай одоо асуудлыг чинь томчууд хийднэ гэдэг чинь аягүй сонирм байгаа шүү дээ. Тэгэхээр гол нь хүүхдүүдийгээ саналаар явах хэрэгтэй гэж ойлгодог. Хүүхдүүдийгээ гарсан саналыг нь биелүүлнэ гэдэг чинь одоо хүүхдүүдийн хамгийн зөв ажил хийж яана л гэж ойлгоно гэж ойлгож байгаа тийм. Одоо томцоод чи юу гэдэг одоо манай энэ хүүхдүүд ийм л юм хэрэгтэй байгаа гэж бодоод явдаг. Тэр үл аягүй буруу. Хүүхдүүдийг нь өөрсдийг нь бодож байгаа бодлоор асуудлыг шийдэх хэрэгтэй гэж боддог. Тэгээ хүүхдүүдийн арга хэмжээнүүд олон одоо хүүхдүүдийн яриа сонсч байсан. За тэгээ 22 онд манай Баруун Цумын иргэдийн хуралд 6 сарын 17-нд ч л хуралдсан. Тэгээ хүүхдийн баярыг өнгөрчгöd байсан та. Тэгээд
За энэ жил энэ 6 сарын 17-ноос эхлээд эх жилийн 6 сарын 1-ний хүртэл бас нэг жоохон хүүхдүүдийн талаар шиглэсэн одоо арга хэмжээнд авъя гэдэг бас нэг хүүхдийн тэмцэх жил биш тэр чинь хагас жилээс эхэлж байгаа юм чинь нэг жилийн ажил гэдэг хий энэ төргээд бид нар төлөвлөсөн. Тэгээ яг тэр чинь тэр жилдээ нөгөө төсөв баг байсан учраас голцоохон шиг тийм хуралжуулхан нөгөө араа зардал багтай ажлууд хийгээд байсан л та. Тэгээд яасан чинь 2023 оны төсвийг чинь 2022 оны 12 дугаар сард хэлцдэг шүү дээ. Тэгэхээр тэн дээрээ одоо жоохон төсөв мөсөвтэй гарах ажлуудаа хийгээд бид нар бас зориод жоохон хүүхдийн талаар одоо нэг тоглоомын талбайн засварч тийм одоо нэг мөнгө төгрөг шаардлагатай ажлуудыг одоо тусгаж өгье гэж зорж ирсэн. Яг тэр талаар нь бол манай аймгийн иргэдийн хурлаар хүүхдийн хөгжлийг хамгаалах жил болгож 2023 онд зарласан шүү дээ. Тэгээд зарлаад ингээд явсан. Тэгээд тэрний хүрээнд бол манай аймагт маш их ажил хийгдсэн. Өнгөрсөн одоо 2023 онд бол бүхэн одоо хүүхдүүдэд чиглэгдсэн ажил хийсэн. Тэр бол нэлээд том юм болсон. Тэрийг ингээд яг бүгдийн тоочны детальны ярил маш их юм байгаа. Зүгээр одоо яг та ингээд бодоход чинь одоо манай аймгийн бүх байгууллагуудаар туг дэвтэр ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо 50-60 байгууллагаар туг дэвтэр аялаа явангууд байгууллага болгоно ямар нэг ажил хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо өөрийнхөө ажилтайгаа хүүхдүүдэд хандсан, өөрийнхөө одоо чиглэлийнхээ хүүхдүүдэд хандсан, байгаль орчны одоо чиглэлийн байгууллага байлаа. Байгаль орчны чиглэлээр хүүхдүүдтэй яаж нийтэд хандсан ямар маш ажил хийж идэм ингээд ингэж ажилласан учраас бол 2023 онд бол нэлээд том юм болсон. Манай аймаг одоо энэ байгууллагын хүүхдийн өрөөх чинь өнгөрсөн 23 онд чинь 58 жил тийм 60 орчим байгууллага хүүхд өрөөтэй болсон. Манай одоо байгууллагчсан юм одоо хүүхдийн өрөө байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд ч гэдэг юм уу тэгээд хүүхд хандсан ажлууд маш олон ажлууд байгаа. Тэгээ энэ хүрээнд бид нар юуны 23 оныхаа хавар бид нар 4 сард манай Баруурт сумын маань хүүхдийн чуулган болсон шүү дээ тийм. 400 хүүхдийн чуулган хийгээд бид нар чинь 4 том зааландаа аваад тэгээ дунд нь өртөөчлөөд одоо тэгээд тэрэнд нэг өөрсдөө амжилттай явж байгаа залуучууд нэг өртөөг нь хариуцаа тийм ээ. Альцгал одоо нэг өртөөнд нь багш нар яваад нэг өртөөнд нь энэ төр захиргааны байгууллагууд одоо манай аймгийн орлогч дарга мөнгөцөө дарга одоо бид тэр ингээд одоо манай хурлын их байр даргач гэдэг юм бид орч ингээд бас нэг өртөөнд нь яваад хүүхдүүд яг төр засагтай холбоотой юу ярих нь нэг нь одоо хөгжүүлэлтийн бас нэг ингээд өртөөцсөн юм ажил болсон. Тэгээ тэрэн дээр айгүй сайхан байсан гэж хэлнэ. Одоо их олон санал гарсан, маш олон санал гарсан. Хүүхдүүд маш их оролцоотой байсан. Тэр чи одоо 4 сургууль дээр нэмэх нь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн байсан шүү дээ тийм. Ингээд одоо яг л та тийм одоо 5-аас 12 дуурайгийн тийм бол хүүхдүүд 400 хүүхдүүдийг хамраад ингээд явсан. Наснасаар нь тусна суулгаад ингээд явсан шүү дээ тийм. Тэгээ тэн дээр олон юм гарсаа тэгээд маш олон асуудлууд яригдсан. Тэгээ бид нар бол хөрөнгө оруулалтын чанартай ажлуудыг хийж байна. Нөлөөллийн чанартай ажлуудын ч нэлээд юм яригдсан. Одоо үеийнгийн дээрлэлт гэдэл гарсан тийм ээ. Тэгээд тэр үл одоо нөлөөллийн аянаар явуулахгүй бол тэрийг ямар өөр хөлөөр байхгүй. Одоо бид нар юуны хөрөнгө оруулалтын ажил бол камержуулалтын ажлууд л ярина. Камержуулалтын ажлаа бол бид нар бас тодорхой хэмжээнд шийдээ зохицуулаад явж байгаа. За тухайлах юм бол тэгээд нөгөө гэрэлтүүлэг, явган зам гэл хүүхд явж яхад ингээд машин дарчих гэдэг ч гэдэг юм уу. Тэгэл явган зам одоо янзлах ажлууд ингээд хийгдэж явна тийм. Гэрэлтүүлгийн ажил хийгдэж явна, камержуулалтын ажил хийгдэж явна. Ингээд хөрөнгө оруулалтын чанартай ажлууд бас нэлээд ингээд явж байгаа. Энэ ажлууд бол нэлээд хийгдэж байгаа. Тэгээд хэдүүлээ тодруулаад дахиад ингээд үргэлжлүүл яг аль нь чухал байна уу гэдгийг таад маань асуугаад яг энэ чиглэлээр ингээд яриул зүгээр байна. Тэгэхгүй бол энэ ингээд нуршаад яриад байвал нэлээд удаан ярих ажил байгаа тийм. За тэгэхээр ер нь бол манай хүүхдийн чуулганы бас нэг юу гарсан том саналын нэг сэтгэл зүйн төвтэй болъё гэж ярьдаг. Яг хүүхдүүд үлгээд сэтгэлээ нээгээд ярихлаар өөрийнхөө багш нартай ярихлаар нэг тийм жоохон тохиромжгүй байдаг. Тийм ээ сургуулийн нийгмийн ажилтнтай ярихлаар нэг тохиромжгүй байдаг. Яг тийм бүр нэг хөндлөнгийн хүн ингээд сэтгэл санаагаа ингээд нээж одоо бас ингээд юм ярьж зөвлөгөө юм авах тийм шаардлагатай байна гэдэг хүүхдүүдээс унаас тэр нөгөө чуулганы үеэл гарсан. Бас л одоо яг эренбэлэгтүүлвэл 5 тал эренбэлэгч хэлсэн санал одоо нөгөө давтамжаар нь одоо ингээд эренблээд үзэхдээ бол 5 эренбэлэгч нэлээд чухал санал гэж бид нар үзэж байгаа. Тэгээ тэрний дагуу бас манай Баруурт сумн дээр энэ сэтгэл зүйн төвийг одоо ажиллуулад 2 дахь жилдээ явж байна. 2003 он тэрний дагуу бид нар сэтгэл зүйн төв байгуулад ингээд явж байгаа. Сэтгэл зүйч мэргэжлийн сэтгэл зүйч хүн ажиллаж байгаа.
Тэгээ одоо хэдүүлээ ингээд энэчээс аваад байхгүй юу гараад ер нь хийгдсэн ажлуудыг ер нь байгаа газруудыг өөр нь очиж үзээд тэнд нь яриад явбал яасан юм болохоо. За. За тэгвэл. Орох уу? Сайн байна уу? Сайн байна. За, нөхдөд ороод ирээ. Сайн байна уу? За, энэ манай сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлдэг түн манай байгаа. Энэ өрөөнд нэг явдаг. Манай сэтгэл зүйч оюун гэдэг. Энэ одоо мэрэгчлийн сэтгэл зүйчийн хүн байгаа. За, энэ бол манай нөгөө юунаас ингээд чоолгоноос гарсан санал гэж төрөлдсөн тийм. Тэгэхээр ингээд хүүхдүүд маань ингээд өөрсдөө гарч цаашлаад ирээд нэг одоо өөрсдөө юмыг яриад зөвлөгөөгөө аваад явдаг юм танхим юм хэрэгтэй байна гэсний дагуу одоо бид нэг байгуулсан манай оюун маань зөвшөөрөөд бас ингээд одоо оюуныгаа өрсөн оюун тэгээд дээрэд манай дээр ингээд хамтраад ажиллаж байна. Тэгээд ер нь бол яг манай юу чинь бол манай оюун чинь энэ ч ганцаарсан зөвлөгөөг нэг одоо энэ хэдийн хүн болсон бай. Ерөнхийдөө төв нэгдснээс хойш манайх 86 хүнд ганцаарчилсан зөвлөгөө. Эннийхээ хажуугаар бас нөгөө төвийнхөө үйл ажиллагааг жигдүүлэх зорилгоор сургалт нөлөөллийн ажлыг 1896 хүнд ерөнхийдөө үзүүлээд байгаа. Сургалт нөлөөллийн ажлыг үйл болохоор нөгөө нэг сургалт нөлөөллийн ажлыг болохоор байгууллагуудад болоод сургуулиудад ерөнхий боловсролын сургуулиудад үзүүлж байгаа. Тэгээ дахиад энэ төр манай дээр юу гэдэг юм? Нөгөө хамтарсан баг гэдэг байгаа шүү дээ. Тийм одоо чинь яг хүүхдийн эрхийн хамгаалах юм чинь хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэдэг байж байна. Тэгэл одоо сум болгонд энэ хамтарсан баг байж байна. Манай бар уртын хувьд бол төвийн сум учраас нөгөө нэг баг гэж болохгүй. Баг болгон дээр хамтарсан баг байгаа шүү дээ. Тийм. Нийтдээ одоо 9 багтай 9 баг дээр нэг хамтарсан баг. Тэгээ танаа дээр сургуулиуд дээр ч одоо юу гэдэг хүүхд хамгаалах зөвлөмөлгээр ингээд олон байгуулга байдаг шүү дээ. Тэгэхээр манай одоо бас оюун ирснээрээ бидний хувьд бол бас нэг сайн зүйл нь бол манай бар урт сумын хамтарсан баг их бас боломжтой болчих жоохгүй мэрэгжлийн үнэтэй болоод бид нар чи өнөөдөр яг бүрдүүлэхээр бол багийн дарга нь зохион байгуулагч нь өрхийн эмч нь сургуулийн нийгмийн ажилтан энэ төрөл ингээл ордог байхгүй хэсгийн байцаагч тийм ээ цэцэрлэгийн арга зүйч гэх юм уу тэгээд тэр ингээд өөрсдөө байдаг яг нөгөө нэг мэрэгжлийн бас юм зүйл зайлшгүй шаардлагатай болдог энэ дэр манай бас оюун орж ирснээр нэлээд чухал болсон бидний бас нэг кейсийн шийдвэрлэлт одоо ирж байгаа хамтарсан баг дээр ирж байгаа гомдлууд нь штэ тэрийг шийдвэрлэхэд бас их боломжтой болсон гэсэн. Бид нар бас яг ингээд шийдвэрлэж чадах юм бол удаан сунжраал байдаг нөгөө амьдралшин баян юм чинь нөгөө маргаан шүрчлэн ямар байгаа. Тэрнээсээ болоод юуны нөгөө кейсийн шийдвэрлэх хугацаа бол янз бүр л дээ. Зарим улсууд амархан эвлэрчдэг, амархан асуудлаа шийдвэрлэждэг. Зарим нь болохоор бас ингээд уужраад яваад байдаг. Энэ болгон дээр бас ингээд мэрэгжлийн хүн бас оролцож байгаа нь бол бас их тустай дэмтэй байдаг. Манай дээр чинь гэртээ гэрэл асаа гэдэг хөтөлбөр явдیں۔ Тэгээд урд нь бол бид нар чинь яг анх байгууллагатаа дандаа хүүхдүүдэд оролцоог сайжруулах тийм гэртээ гэрэл асаа гэж хөтөлбөр. Тэр хүүхдүүдэд сонгож аваад хүүхдүүдийн одоо илтгэх чадвар одоо нийгэмд оролцоод дэвшлүүлэх тэр төрлийн сургагч багш нарыг авчир сургалт хийлгээд ингэж ирсэн. Дараа нь залуучуудын хүрээнд хийгдсэн. За энэ жилийн хувьд бол бид нар бас малчтын хүүхдүүд малчтан маань бол нэлээд хохирол үзсэн шүү дээ. Энэ жил ч одоо мал хавыг хорогдуулсан. Одоо ер нь заримуд нь бол амжиргааны хөсөөрөөс салчихсан байж тээ. Тэгэхээр ингээд малчтын хүүхдүүдэд хандсан. Одоо бас гэртээ гэрэл асаа хөтөлбөр бид бол нар гэсэн юм хөтөлбөр явуулаад. Ер нь бол үндсэндээ бол тэр хүүхдүүдийг сэтгэл засах хүүхдүүдийг одоо өсгөж боломжоор хангах ингэснээр хүүхдүүд маань эргээд үеийнхэндээ болоод гэр бүл одоо иргэн тойрны хүмүүст нөлөөлөх гэсэн юм утгатай ийм хөтөлбөр одоо бас яг эд явагдаж байгаа. За иймэрхүү байна. За сэтгэл зүйн төвийнхөө хувьд бол юм байна. Одоо дараагийнхаа юмнуудыг яри хүүхдүүдийн бусад одоо чөлөөцөг өнгөрөөх гэдэг юм уу сургууль босрлоо чиглэгдсэн ажиллаж гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаа бол очиод бас газар дээр нэрээд явчаа гэдэг. Болох уу? Өөр асуулт байна та хэд? Басна. За тэгвэл хэдэл ээж харъя. За баярлалаа. Хүүхдийн эрүүл аюулгүй орчин ингээд бүтээж зам тэрнгэр эрүүл аюулгүй орчин ингээд суралцах чиглэлээр ингээд хийсэн үйл ажиллагаа танилцуулбал. Ер нь бол яг хүүхдийн эрүүл аюулгүй орчин гэхэлэр хэд хэдэн тухай ярих гэдэг тийм гадна орчин тийм одоо нөгөө тэгээд одоо сургуулийн орчин ч тийм үү гэр бүлийн орчин ч тийм үү гэдэг. Тэгэхээр ер нь бол гэр бүлээс эхлэе гэж бодож байна. За манай энэ аймгийн иргэдийн хурал энэ жил бас манай баруун сум дээр нэг 800 өрхийг одоо гэрийг гэсэн үг тийм ээ. Гэр одоо манай бидний амьдралын энэ өсгий гэрийг дулаалах тийм төсөл хийсэн.
Тэгээд тэнд нь бол төсөө хөрөнгө тавигдаад одоо нэг худалдаа болтон болоод ерөнхийдөө дуусч одоо тендер юмнууд зарлаад дуусч байгаа хгүй авчих гэсэн үг. 800 гаруй өрхийг одоо захилгаанаар халах гэсэн үг шүү дээ. Тэр гэрийг ингээд дулаалаад тэгээ гэрийнх нь дулаан алдагдaltaй маш хамгийн бага хэмжээнд аваачаад тэгээ агаар сэлгэлтийг нь хийгээ. Тэгээ дээрэс нь шууд нэг захилгаан тендер шууд халах тийм. Тэгээ өөрөөр хэлбэл гал хэрэг болно гэсэн үг шүү дээ. Одоо нүүрс төлөх шаардлагагүй болно. За нөгөө талдаа гадна талын агаарын чанар сайжирна. Хамгийн гол нь гэрт доторх агаарын чанар сайжирна. Нөгөө агаар маань шатахгүй болно. Тэгээ нөгөө тоос тортог бэгдэхгүй болно гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ үл яг манай одоо аймагаас хийж байгаа бас нэг том чухал ажил гэж бодож байгаа. Бид нар энэ манай баруурцсан мэж нэг 1700-800 гэр тэмдэрд өрөх байна. Тэрний үл үндсэндээ одоо 50% нь ер нь бол ингээд нэг захлаар халах боломжийг энэ жил нээсэн. Энэ үл их давуу тал гэж бодож байгаа. Энэний үл одоо нэг 3 сая төгрөгийн төсөв төртөгтэй юм лээ. Тэрний нэг тал хувийг нь буюу сая 500-ыг одоо аймагаас чөлөөлж гэсэн үг байхгүй. Үлдсэн сая 500 нөгөө банкны ногоон зээл нь хамрагдана. Чи нөгөө агрын бүртгэлийг бууруулж байгаа. Нөгөө нүүрс хүслийн хийг бууруулж байгаа. Чухал гэдэг байхгүй. Нүүрс хүслийг одоо боловч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол банкны ногоон зээл нь хамрагдахаар ингээд нэг энэ ажлыг бас нэг том ажил боллоо гэж бид нар бас баярлж хүлээж авч байгаа. За дээрэс нь бол бид нар энэ гаднах орчны эрсдлийг бууруулах дээр бол бас нэлээд анхаарч байгаа. Ер нь яг одоо манай аймаг бол одоо ингээд олон одоо ингээд 2008 оноос 9 оноос ингээд бүр одоо ярих юм бол бүр эрт үеэсээ те ямар нэг байдлаар хүн амьдрахад таатай болох чиглэлээр ингээд үе үеийн удирдлагууд нь бол анхаарал ажилласан. Тэгээд эн чинь нөгөө бөө мөнгө авахгүй зэрэг хийчих боломжгүй. Тэгэхээр ингээд байгаа төсөвтөд тааруулаад ингээд жил ингээд хийгээ явдаг. Та хүмүүс мэд одоо зарим нь л мэдчихлээ 2008 оноос хойш бол энэ ажил нь эрчимдсэн. Тэлэн ингээд явж байна. Манай одоо саяны тэр өнгөрсөн жилийн хөгжлийн чуулган дээр явган зам гэрэлтүүлэг гэдэг ч юм уу нэлээд дээгүр ирэмблэгдсэн. Одоо эхний 5 дотор ирэмблэгдсэн. Тэгэхээр бид нар яг хөтэ тэр эрсдэлтэй гэдгийг нь ойлгож одоо юу гэдэг ингээд манай 13 дугаар дэлгүүр рүү явдаг зам их чинь л явган зам байхгүй шүү дээ. Ингээд тэгэлээ нэг хүмүүс ингээд явган зам авцамдаг руу яваад байдаг эрсдэлтэй байна гэсэн. Тэрийг бид нар одоо өнгөрсөн жил бол нэг явган замтай болгосон. Одоо энэ жилийн үед бол энэ манай одоо зүүн дэнжийн 3 дугаар тойргийн зам бас одоо тийм юу байхгүй. Явган замгүй байдаг. Тэрэн дээр одоо бас нэг явган замтай болгох гэдэг. Одоо нэг чандамд чидүүгээ тэр нэг 100 урд байдаг тийм. Колонкийн дээр уулзуураас эхлээд энэ дорнтын замын дээр уулзуур хүртэл замыг бас нэг явган замтай болгоцоос тендер юмнууд нь зарлага явж байна. За манай энэ төв дээр нэг бас нэг халтардаг зам байдаг. Тийм ээ одоо тухайн үедээ бол тэр чинь сайхан зам байсан. Одоо анхны л хийсэн ажлуудын нэг шүү дээ. Тэгээд харамслаа нь өвөл болоход засвархаар хүмүүс дээр нь галтараад байдаг. Тэгэхээр тэрийг нэг одоо бас өөрчлөх ажил одоо энэ жил хийгдэн ч гэх юм ингээд явган замтай одоо хүмүүс нэг авцамаар яваад ахраг хэмжээнд л бацгал явандаа бол энэ чинь аймгийн төлөвлөлтөнд дугуйн зам одоо бус юмнууд байна шүү дээ. Тэгэхээр ингээд дугуйн замыг хизэнээс хийх вэ? Ингээд явган зам л яриад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дугуйн ундаг хүмүүс, дугуйн ундаг залуучууд ингээд дугуйн замаар ингээд өсдөг байхгүй. Тэгэхээр ингээд дугуйн замыг хизэнээс хаагуур ингээд барилуулж төлөвлөгөө байгаа. Ер нь бол манай энэ гадна талын тойргийн зам дугуйн замтай. Тэгээ одоо ингээд дугуйн замтай болоод хийгдэх хэрэгтэй. Дахиад тэр одоо манай одоо шинээр хийгдсэн замууд ер нь дугуйн замтай гэсэн. Одоо манай зүүн талын наадмын талаар явдаг зам энэ шүү дээ. Тэр үл одоо ингээд дугуйн замтай. Эдний яг эхнийхэн зурган дээр нь дугуйн зам байхгүй. Одоо манай энэ доторх замууд дээр л дахиад бид нар нэмэлтээр л төлөвлөж энийг хийгээс арга байхгүй гэсэн. Тэгэхээр ингээд хэрэгцээ шаардлага гарч нөгөө гол нь газар төлөвлөлтийн асуудал байдаг. Одоо ингээд нөгөө одооний зам маань ингээд өөрийнхөө таарсан гудамжиндаа таарсан хэмжээгээр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дахиад дугуйн зам нэмэхийн тулд бид нар эргээд иргэдийн газраас авах гэсэн үг шүү дээ. Хажууд талд байгаа одоо хашаараас ингээд аваад танд тэн дээр ойлголцохгүй болдог хөрөнгөний асуудал үүсдэг. Тэгээ ер нь бол бид нар энэ зүүн талын наадмын талын замыг чөлөөлөх ажлыг энэ жил одоо хийж байгаа. Тэгээ наадмын талын зам чинь одоо цааталтаа бол сайхан өргөн юмштэй. Наашраа ирэхлээр нэг айлуудын дундор орохоор бас болохгүй болчих юм. Ингээд хийгээд ингээд үе шаттайгаар энийг хийхгүй бол цааталт нь иргэдийн эрх ашиг хөндөгж байгаа учраас энийг шууд хийх боломжгүй байдаг байхгүй. Шууд танаа ашиг буулгана дугуйн зам болгоно гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ингэж орхигдож байна. Мөн гэрэлтүүлгийн ажил нэлээд яригдсан шүү дээ, тийм. Гэрэлтүүлэг бол одоо их яригддаг. Энэ жилийн түрүү жил бол бид нар гэрэлтүүлгийн 200 сая төгрөгөөр 200 гаруй сая төгрөг болсон. Нэлээд гэрэлгүйсэн зам одоо гэрэлтэй болсон. Энэ жилийн хувьд бол одоо бүр одоо юу гэх юм маш их одоо хөрөнгө нэлээд сайн тавигдсан гэсэн. Манай баруун сумдаар нэг 500 сая төгрөг тавигдсан. Аймгийн төсөвтэй 700 сая төгрөг тавигдсан. За ер нь одоо ижүүрэн гэрэлтүүлнэ гэдэг зорилтыг
энэ жил явж байгаа. Тэгээд аймгийн хэмжээнд ингээд нийт ингээд хүүхдэд зориулсан тийм яг хүүхдийн чөлөө цаг болон хөгжих зориулсан тийм томоохон төсвөл бүтээн байгууламж өдр одоогийн байдлаар баригдаж байгаа юу? Цаашдаа баригдах уу? За ер нь манайх чинь тодорхой хэмжээнд баригдаад хийгдэл байгаа тийм ээ. Одоо нөгөө усан мэсээ маань баригдсан ч гэдэм хөлбөмбөгийн талбай ч гэдэм өвөлдөөний хоккейн талбай ингээд байдаг. Энэ жилийн үед бол манай одоо спорт цогцлогоор ашигланд орж шүү дээ. Одоо ингээд саяхан одоо энэ оны өмнө тэмцээн уралдаан энэ боллоо шүү дээ. Яг албан ёсоор нээлттэй хийгээг байгаа. Албан ёсоор нээлттэй хийвэл манай тэр спорт цогцлогоор нэгдчих юм бол бас нэлээд бидний л одоо хүүхдүүдэд очихл ийм чөлөө цагийн газар болно. За ер нь бол зуны уран дулаан үйлрэлд бол манай уртын голын цэцэг төрөл юм бол ер нь нэлээд айтайхан бүтээн байгуулалт болж байгаа шүү дээ. Улсын төсвөөр суугдсан. Энэ жил ажил нь бол ер нь нэлээд хувьтай биелчихнэ. Дахиад дээрэс нэг энэ тоглоомын талбайнууд маань бол муудчихсан хуучин одоо тодорхой төсвүүдэд харуулаад нэг ингээд нэг барьсан шүү дээ. Бид нар ч одоо нэг 1.40 сая төгрөг, 30 сая төгрөг, 25 сая төгрөг гэж тухайн үедээ бариад л тухайн үедээ хөргөл байсан гэр баринууд бүгдээрээ тоглоомтой болол. Тэгэхээр одоо өнөөдөр чинь шаардлагатай хүрэхгүй болж шүү дээ. Нөгөөд нь муудаал өвдөж юмхрэл. Тэгээ энэ жилийн үед л манай баруун сумын дээр нэг 8 тоглоомын тал байна. Иж бүрэн засвар хийгдэнэ. Өнгөрсөн жил 5 хүн мэдээс Канад хороолтын тэр тоглоомын талын хөргөн болсон шүү дээ. Тэгээд тэр нэг тэжээлд нэг тоглоомын талаа 3 дугаар багтаа тэр нуурын хотлын тоглоомын талаа ч гэдэг юм уу. Хайтайхан ингээд янзлагдсан. Тэгэхээр овоо төсөв ороод байгаа юм. Тэгээ энэ жил бид нар ер нь бүх баг дээр нэг тоглоомын талаа янзлая гэдэг. Тэгээд тэр ажил маань бол төсвөөр тавигдсан. Одоо тэндэн зарлаг тавьж байгаа. Энэ жилийн үед бол ер нь л манай аймагт нийтдээ нэг 8 тоглоомын талбай. Яг иж бүрэн засварт орно. Зарим нь шинээр баригдана. Нэгдүгээр сургуулийн тэр саатлын тоглоом саксны шийдтэй талбайг бол ерөнхийд нь ингээд шинжилж барина. 9-р өдөр бүр шинэ тийм тоглоомын талбай байж гэдэг юм. Иймэрхүү ингээд байна. Тэгээд нэг хүүхд төгслийн нөгөө цаг заваа зөв өнгөрөнө гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэн дээр хүүхдүүд ингээд их дийлэх хүүхдүүд л болохоор ингээд спорт заалны цаг заваа ерхий зөв өнгөрөөдөг гэж бид тэр өөрсдөө боддог байхгүй юу? Тэгээд тэн дээр л болохоор одоо ингээд спорт зохицол байна, одоо ингээд хуучин төв заал байна. Энийг тийм ингээд хүүхдэд ингээд одоо үнэлээд тэр цагийг ингээд заалыг ингээд өгөх боломжтой юу? Тэр талаар. Энэ ер нь бол одоо өнгөрсөн жилийн хүүхдийн шоолгоны үр дүнд чинь спорт залыг үнгүү гэсэн хүүхдэд үнгүү гэсэн тийм засаглалын захимж орсон шүү дээ. Одоо ч үнгүүл байх хэрэгтэй. Одоо сургуулийн сургуулийн залууд бол одоо манай сургуулийн чиг ачаалттай байгаа шүү дээ. Ер нь одоо 3 ээлж мэлжээр энэ хичээлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг биеийн төвнийхээ хичээлээс ингээд илүү цаг гарахгүй байгаа дах шиг байна. Тэгээд тэр одоо үлдсэн цагуудад нь байгууллагууд тэр аваад гэрээлээд энэ авчдаг. Тэгээд ингээд явхлаар ингээд яг хүүхдүүд маань яг бодит амьдрал дээр бол яг тэр заалнаас төдийл олдохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өнөөдрийн үед бол одоо спорт зогслоор маань байгуулах талаар нэг том заал нэмэгдэж гэнэ гэсэн үг тийм. Дахиад тэр нөгөө шинээр баригдуулж очтууд л байгаа шүү дээ. Спорт тэр чинь өөрөө спорт заалтай шүү дээ. Тэр бол яг хувийн заал гэсэн үг. Хувийн заал болохоор хөлстэй гэсэн үг баг. Тэгэхээр бол яг төрийн байгууллагууд, сургуулийн заалууд энэ төр л одоо өнгөө гэсэн засаглалын захирамжтай байгаа юм. Тэгэхээр ингээд яг заалны хүрэлцээ хангамж нэмэгдэж л байвал боломж гарна л гэсэн үг шүү дээ тийм. Одоо ингээд юу гэдэг нь томцуул заал аваад байсан бол томцуул маань тэр хөлстэй заал руугаа ороод тэр одоо гоёл заал болох байлгүй хувийн заал тэндээ ингээд тоглолцсон л байна үст тийм ээ. Спорт зохицлоор руугаа зарим нь орноос тэнгууд энэ спорт одооны төв ордондоос дахиад зарим нь орноос инглээр бол хөлцөө хангамжийн хувьд бол харьцангуй сайжирч байгаа гэж үзэж байгаа. За би асуусан. За тэгвэл энэ спорт тал руугаа аягүй их одоо ингээд заалмал ингээд байгаад байдаг. Тэгвэл ягаад урлаг соёл тал руугаа ингээд байдаг юм бэ? Ер нь урлаг соёлоор явах сонирхолтой хүмүүс ер нь цаг заваа ингээд зөв зохистой өнгөрүүлэх газар ер нь байдгүй. Энэ талаар та бас нэг яриач. Тэгээ одоо яг манай олон жил болж шүү дээ. Манай аймагч юм бол театраа төвшглэл явдаг. За ер нь бол бусад аймагуд бол тийм туршлага байд юм лээ. Нөгөө анханасаа төвийн сумын соёлын төв гэж одоо байдаг юм байна. Тэгэхээр бол тэр төвийн сумын театр бол мэргэжлийн байгууллага, мэргэжлийн уран бүтээл дээр явдаг. Төвийн сумын соёлын төвд нь бол нөгөө дугаалын секцэн хичээлтэй тийм ээ. Одоо хөгжмийн дугаалын, бүжгийн дугаалан гэдэг хичээлт юм байна. За манай аймагуд бол анханасаа тиймгүй яваад ирчихсэн. Бид хэд бол яг нэг тийм одоо нэг соёлын төвдөө болцгоосоо л гэж хөөцөлдөд яриад байдаг. За ер нь бол нөгөө бүтээн байгуулалт нь аягүй өндөр өртөгтэй. Тэгээд яг манай сумын зүгээс бол
одоо энэ аймгийн удирдлагууд гишүүдтэй хандж байгаа юм бол энэ одоо кино театр шүү дээ тий. Хойч нэг кино театр маань бол өөр одоо ингээд хэрэглэн хүн ашиглахгүй байсаар байна гэсэн. Гэхдээ хувь хүний мэдэл байдаг юм. Хувь хүний мэдэл байдаг учраас хувь хүнээс худалдаж авах асуудал байгаа байхгүй юу? Тэгээд засвар насаар яг төсөв бол маш өндөр гарна. Тэгэхээр бол яг тавьж байгаа хүсэлт маань бол тийм л байгаа. Тэгвэл баруурт тийм соёлын төв гэдэг юмтай болцгол тэр одоо тэрний бол оронтой юмнууд нь бол улсын төсвөөс санхүүжээ явуучих юм бэл. Тэнд тэгээ бүжгийн багштай, дууны багштай, хөгжим багштай ингээд явах боломж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бас энэ боломж л бидний хувьд бол мөрөөдлийн шатнал байна. За хүүхдүүдийн руугаа одоо дараагийн төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ? Ирээдүйн 2025 онд гэх юм бол одоо төлөвлөлт ажлууд ямар ажлууд байна? Тэрхүү зүйлээсээ та дурдвал. Гэхдээ яг одоо энэ жилээр бид нар бол гол хөрөнгө оруулалтын ажлууд бол тийм л байна. Түрүүнд хэлсэн дээ. Ер нь бол тоглоомын талбайнуудаа сайжруулмаар байна. Тэр одоо нэг хүүхдүүд очиад нэг сайхан нэг суучтай тогтой ийм талбайнууд олон баймаар байна. Тийм ээ. Тэгээд энэ уулын иймэрхүү одоо бас ингээд суугаад хичээл ном хийдэг. Иймэрхүү юмнууд бас олон баймаар байна. Манай хүчнэд хувийн энэ бол дандаа хувийн хвшлэл хийдэг ч та хувийн хвшлээ сайн зөв дэмжиж чадах юм бол ингээд хүмүүс ингээд өөрсдөө энэ чинь өөрсдөө хэн бизнес те. Тэгсэн юмнээс нөгөө талдаа хүмүүсийг ингээд аятухтай байлгах өсөл боломжийг бүрдүүлчих байгаа юм байна. За тэгээд энэ спорт зогсолрууд ингээд одоо хоёр одоо спорт зогсол байдаг энэ жил орно гэж байна. Тэгэхээр энэ чиглэлийн юмнууд бол нэлээд болох байх гэж бодож байна. За сургууль дахиад би нэг хүүхдийн хөгжих орчин гэдэг чинь нөгөө сургуулийн орчин шүү дээ. Сургуулийн орчиг сайжруулах тал дээр бас хичээл байдаг. Жил болго манай баруурт сум манай одоо энэ баруурт сумдаар ажиллаж байгаа нийт хүмүүсийн энэ салингийн нөгөө орлогын татвар орлогын татвар гэдэг чинь баруурт сум руу ордог байхгүй юу? Энэ чинь шинээр одоо нэг нодон жилээс эхлээд ийм болчиход байгаа юм. Тэнгүүд бол их санхүүгүүд бол бас жоохон гайгүй болчихж байгаа байхгүй баруурт руугаа мөнгө орж байгаа. Тэнгүүд дагаад энэ сургууль цэцэрлэгийн чинь тогтмол зардал гэдэг чинь халаалт ус дулаан эндийн захилгааны баруурт ингээд бас зохицуулах. Энэ чинь жилдээ нэг 2 тэрбум гаруй төгрөгийг сургууль цэцэрлэгтээ бид нар зарцуулж байгаа. Тэгээ тэрнээс гадна дахиад одоо сургуулийн орчлыг сайжруулах тал дээр бол бас нэлээд ажил хийж байгаа. Би бол энэ талаар бол хэдүүлээ 4-р сургууль дээр би нэг заал юм тогтсон манайхаас одоо бас хөрөнгө оруулалт гаргасан. Сургуулийн багш ажилчид нь өөрсдөө ажиллаад хайдаггүй тэнд очиод бас энэ талаар яригээд бодож байна. Тий. За манай баруурт сумын одоо хамгийн газраас жил болгон бас уламжлал болгон явдаг. Нэг томоохон ажил бол энэ жаахан ширхэг нутаг гэдэг үндэсний бичгээрээ тийм уран бичлэг, хичээнгүй бичлэг, багийн бичлэг одоо энэ бичлэгүүдийн нэлээд олон төрлөөр нийтдээ одоо 13 төрлөөр одоо тэнцэн оролдон зохиодог. Тэгээ ер нь бид нар энэ Улаанбаатар хотын харьяат манай Монгол улсын соёлын элч тийм ариун болдог залуу байдаг. Тэтэм арт гэдэг академийн тэргүүн хийдэг. Тэр залуу чинь манай Сүхбаатар аймгийн залуу байдаг. Тэгэхээр хамгийн анх одоо бид нар санал тавиад хамтраад энэ жаахан ширхэг нутаг гэдэг нэг уралдааны зохион байгуулъя. За 5 дугаар сарын эхний 7 хоногт энэ үндэсний бичиг соёлын өдөр гэж болдог. Энийг тохиолдоод энэ 5 сарын энэ арга хэмжээ зохиолдоод ийм арга хэмжээ зохиож яа гэж санал тавьсан. Тэрний дагуу бид нар дэмжиж ингэ явсан. За олон төрөлтэй. Тэгээд энэ төрөл болгон дээр ингээд багаараа ордог, нөгөө ангаараа ордог, тийм байгууллагаараа ордог энэ төр болохоор оролцогч нэлээд өндөртэй. Хамгийн ихнийхт нэг 800 гаруй хүн орж ирсэн. Тэгээд дараа нь одоо 1400 500 болсон байх. Одоо сурагч нар гэсэн үг шүү дээ. Ангаар орохлоор чинь ингээд нэг ангийн бүх хүүхдүүд орчихлоор ингээд тоо нэмэгдээ явчихтیں۔ Тэгээд одоо 1500 тэгээд 2000 одоо 2000 гаруй ингээд явж байна. Энэ жилийн үед бол бүсийн хэмжээнд одоо болсон. 103 аймагуудаас оролцогч нар оролцсон. Энэ бас их үр дүнтэй байсан. Яагаад гэвэл ингээд аймагуд чинь нэг аль нэг төрлөөр бас илүү байд юм байна. Одоо дорнт гэдэг юм бол одоо хулсан биерийн одоо татлагын тэр юугаараа одоо илүү ч гэдэг юм. Манайх бол хичээнгүй ичгээр илүү ч гэдэг юм. Ингээд чиглэлээр ингээд биенээсээ суралцдаг юм одоо бас. Тэгээ энэ жилийн үед манай арга хэмжээний нэлээд өргөн дэлгүүр болсон 2000 гаруй хүн оролцсон. Тэгээд оролцогч нар маань бас сэтгэл өндөрт ирсэн бүтээлүүд маань бас их чанартай бүтээлүүд ирсэн. Манай тэр жаахан ширхэг нутгийн бас нэг онцлог нь бол жил болгон нэг нутгийнхаа нэг одоо зохиолч яруу найрагчийн бүтээлүүдийг тэгэхээр тагнаж явагддаг. Тэгэхээр хамгийн эхлээд одоо эхнийх нь бол яг тухайн сэдвэлгүй шууд
явсан. Тэгээд тэрний дараанаас ингэж явъя гэж шийдээд одоо Лет яруу найрагч Очротын ташлуурын нэрэмжит болсон. За тэгээд ташлуурын зөвхөн одоо бүтээлүүдээр л биерэн одоо тэр уугар Монгол бичгээр одоо уран бичлэг хийх гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр дараа жил нь бол манай одоо хүүхдийн зохиол зорчин гэж одоо бидний багш юм хүн байсан. Тэр үнийг маань одоо бүтээлээр ингээд явагдсан. Энэ жилийн үед бол одоо бас манай нийт яруу найрагч сэтгүүлч Ишийн Бацхан нэрвчд болгож ингэж одоо ингээд жил болго ингээд боломжлолоо явагддаг. Энэ ажил маань бол нэлээд өргөжөнд хийлж байгаа. Ер нь 25 оноос эхлээд манай одоо Монгол улс чинь бол хос бичиг шилжиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай одоо бидний бичиг хэрэг бол өнөөдөр төрийн бичиг хэрэг хос бичгээр яваад эхэлчихсэн байгаа. Тэгээ 25 оноос албан ёсоор одоо хос бичгээр явна. Тэгэхээр ер нь бол одоо хүүхдүүд та нартай гэж шилжихт бол одоо Монгол бичгээрээ сайн зөв бичиж сурснараа бид нар бол одоо бас их акцент өрж байгаа байхгүй юу? Одоо тухайлбал англи хэлээр ингэж бичлээ гэхэд бид нарт англи хэлтэй байх шаардлагатай шүү дээ. Тэгэхэд англи хэлээр хэрвээ англи хэлтэй бол бид нар илүү материал үзэж илүү юмыг олж харах боломжтой, мэдлэг олж авах боломжтой. Тэгэхэд монгол хэлтэй болоод чинь монгол бичгээрээ бичээд уншаа сурчих юм бэл бид нар илүү мэдээлэл олж авах. Өөр Монголд одоо маш их одоо номын сан байна. Бид нарт одоо хуучин одоо эртний содрууд одоо маш их хэмжээний материал байна. Бидний одоо кирилл бичиг шилжихээс өмнө 40 оноос өмнө гарсан одоо ном зохиолууд дан монгол бичгээр бичигдсэн маш олон зохиолууд. Тэгэхээр энэ болгоныг ингээд бид нар энэ болгоноос ингээд мэдээлэл авах боломжтой учраас бол монгол бичиг гэдэг нь аюул чухал юм аа гэдгийг бас хичээлээ. Тэгээд баярлалаа дараах юу орё дайлаа. За хүүхд рүү чиглэсэн ямар хөө боловсролын үйл ажиллагаа явагдаж байгаа вэ? За түрүүнд хэлсэн нөгөө боловсролын салбар руу бол нэлээд ажилдаг. Ер нь манай одоо баруун орц сумын үндсэн чиглэлүүдийн нэг байгаа юм. Боловсролын салбарын одоо энэ нөгөө доктортой үйл ажиллагааг хангах одоо чиглэл байдаг. За тэрний дагуу түрүүнд хэлсэн манай одоо жилдээ нэг 2 тэрбум гаруй төгрөгийг боловсролын салбарын одоо нөгөө манай сургууль цэцэрлэгч бас том хэмжээтэй шүү дээ. Тэр чинээгээр бас нөгөө халаалт болоод тогтмол зардлын үн гардаг. Тэгээд жил болгон зөвхөн тэрэнд бид нэг 2 тэрбум гаруй төгрөг төсвөлж ингэж зарцуулдаг байгаа. За дээрэс нь ингээд нэг юу сургууль цэцэрлэгүүдийг бүтнээр нь бид нар ижүүрийн засварт оруулах тийм чадвар бид нар байхгүй л дээ хөрөнгөний боломж байгурдаг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр үе шаттайгаар яг энэ жилд нь хамгийн чухал байна тий. Аль одоо ямар чиглэлд хөрөнгө оруулалт оруулах нь чухал байна гэдэг ингээд саналыг аваад тэрний дагуу ажилладаг. Тэгээ түрүүнд хэлсэн манай энэ 4-р сургуулийн энэ зал гэхдээ одоо 2023 онд зогссон. Тэгээд манай баруун орсон бас 30 сая төгрөгийн төсөв одоо зарцуулсан. Манай энэ сургууль маань өөрийнхөө багш ажилчдын хүчээр ингээд энийг засчихлаар бол хамаагүй хямдхан тусч байгаа байхгүй. Одоо манай 30 сая төгрөг ийм сайхан заалыг одоо хийж байгаа янз жишээ гэсэн. Энэ чи яг одоо тендер шалгуулалтаар ч гэдэм компаниуд хийх юм бол үнийн хувьд маш зөрүүтэй болдог. Тэгээд манай сургууль цэцэрлэг бол боломж хэмжээгээр ингээд юм ингээд зохицуулаад байдаг нь бол бас нөгөө хөрөнгө оруулалтыг хөрөнгө гаргаж яхад энэ төр бол урамтай байдаг. Манай энэ зал бол нэлээд аятайхан болсон гэж бид нар үздэг. Тэгээд явахтай жил болгон тэгээд одоо 2 дугаар сургууль дээр одоо нөгөө нойлын асуудал тий. 1 дугаар сургууль дээр нэг дээврээс усгааждаг асуудал үүдээ нэг анги тамхины асуудал энэ төрөл сургууль цэцэрлэг яг энэ тэрүүнд толгомцсон юм а бид нарт хэлдэг. Тэг яг нэг жилдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бол тогтвол гэдэг. Манай баруун орт ч бас сумдыг батах юм бол одоо 11 цэцэрлэгтэй 4 сургуультай тий. Дотуур байртай одоо дотуур байранд гэх чинь бас аймгийн одоо сумдын хүүхдүүдийн зэрэгцээ манай юу ч орж байгаа шүү дээ. Нөгөө баруун орт сумын малчтын хүүхдүүд чинь тэнд одоо явдаг. Тийм учраас бол бид чинь нэг фитнес зал мал энэ төр чир хөгжүүлэлтийн танк мэтрэгээд бас 10 хэдэн сая төгрөг энэ төр тогтоож өгсөн. Тэгээд манай цэцэрлэгүүдтэй бас одоо юу гэдэг нэг агарч болт гэдэг юм ингээд яг юу хэрэгтэй нөгөө гал зоохны тоног төхөөрөмжөд шатсан барьсан юмуд энэ төрөл тэгээд тэрийн жил болгон бид нэгээд нэг хүсэлтийг аваад ингээд шийдвэрлээ явдаг. Цэвэр усны асуудал бас их ярьдаг. Манай аймагч нэг ус зөвлөх байгууламж маань одоо өнгөрсөн жилээр ашиглалтанд орлоо шүү дээ. Нэг хэсэг явсан. Яг ундных нь усны яг нөгөө төв ингээд орж ирдэг шугамн дээр нь цэвэршүүлэлт тавьсан байсан. Одоо энэ жилээс үл ингээд сургуулиудын коридоруудад хүүхдүүд шууд нөгөө ус уух тийм боломжтой болгож тийм цэвэр усны аппаратууд тавих гэж байгаа юм. Энэ жилийн төсөвтөд нэг тийм одоо хөрөнгө суугдсан байна. За нөгөө боловсролын байгууллагад нөгөө тав хүн мэдээс манай аймгаас санаачлаад хийсэн том ажилчтай бүх багш нарыг зөвлөг компьютерээр хангах энэ ажил явагдсан.
манай баруун уртын сумын хувьд бол бас их олон багш нартай. Тэгэхээр ингээд тухайн сум нь 30% нь хувийг гаргах хэрэгтэй. Нийт зардлын нь. Тэгээ бид нар 211 сая төгрөг төлөвлөж манай багш нарын манай 70% нь өнөөдөр компьютерээр хангагдчихад байна. Одоо хуучин нойтон юмнуудаа одоо босдон залгаад ингээд явж л байгаа гэж бодож байна. Уул нь энэ жил болон засгийн газраас бас олон төлөвлөлт байсан юм лээ. Тэгээ ирээг байна. За тэгээд энэ гэх мэтлэнгийн ингээд бол сургууль зориулагдсан хөрөнгө оруулалтууд бол бас нэлээд гардаг. Төрөнд би ярьсан нэлээд хэдэн төсөл хөтөлбөрүүд бол бид нар дээр бас явдгийн хүүхдүүдийн оролцооны тал дээр бас нэлээд ажилтгийн. Тэгээд энтлийнхаа юмнуудыг бол одоо бас хэдүүлээ дэлгэрүүлээд шаардлагатайг бол та хэд зохиж ярихгүй бол нөгөө хөтөлбөр болгоноос нас яриад явахлаар нэлээд утах гэдэг юм. За тэгвэл энэ жил бас нэлээдгүй олон хөтөлбөрүүд бас явагдсан. За жишээ нь дурдах юм бол одоо би бол нар мөн нархан сувлал, за тэгээд гэртээ гэрэл хасаая 3 хөтөлбөр, за тэгээд жаахан шаргын нутаг, Монгол бичгийн уралдаан, за тэгээд зөв хөвшил, зөв амьдрал гэдэг эрүүл зөв хоолтын талаар хөтөлбөрүүд бас ингээд би сэлд сурлаагаа бас нэлээд олон хөтөлбөрүүд явсан байгаа. За энэ эдгээр хөтөлбөрүүд нь одоо ингээд цаашд одоо үргэлжлэх үү? За мөн энэ хөтөлбөрүүдээс одоо үр дүн нь хэр байсан бэ? Бидэнд танилцуулж бас энэ талаар. Ер нь бол нөгөө төрийн ажил бол тийм залгамж холбоотой байдсан шүү дээ, тий. Яг сонгуулаар л тэр ингээд удирдлагын солигдсон тий. Одоо засаг дарган ч гэдэм үү солигдсон шүү дээ. Тэрнээс бол хамгийн газар бол үйл ажиллагаа хэвээ өргөжүүлээд цааш ингээд явдаг. Тэгэхээр энэ залгамж холбооны агуулга бол байгаа. Одоо тухайлх юм бол нархан соёл гэдэг бол одоо манай баруун сумд 18 он тэр одоо 18 19 онуудад гарч ирсэн. Ер нь бол бид нар чинь нэг хэдэн гэр бариад л яг энэ нөгөө амьсгалын замын өвчнөд нэрвдэмхийн хүүхдүүд байж тань байнга ханаад төрдөг барьд. Энэ хүүхдүүдийг л 100 одоо тийм чирэгжүүлэлтийг ажил хийж байгаа байхгүй. Ер нь бол шөлөнд оруулдаг, нөгөө хар цайнд оруулдаг, одоо ингээд бариа заслыг тэгээд тоснууд өргөттэйг одоо нөгөө эмчилгээний хоол цагаан эдэн одоо хүнсэнд хэрэглүүлдэг ч гэдэг юм уу. Тийм ингээд өдөртөө хүргэж өгөөд ороод авчдаг ярьж аваад нь. Тэгэхээр эрүүл агаарт ингээд хүүхдийн нээлсмэсэн дээр тоглоулаад ингээд чирэгжүүлэлт юм байх. Энэ үр дүнтэй л дээ жилээс жилд хүүхдийг нь оролцох хүсэлт нь нэмэгдээд байдгийн. Тэгээ боломжоор бид нар бол жоох өргөжүүлээд л одоо тоог нь бас нэмчих гэдэг юм. Ер нь бол 1 сарын хугацаанд явдаг энэ. Яг одоо манай чинь цэцэрлэгийн багш нар чинь 6 сарын 1-ээс амарчдаг. Туслах багш нар нь 6 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд бас одоо амардаг байхгүй нэг ажиллаж байдаг юм. Тэгэхээр энэ багш нарыгаа түшиглээд тэгээд эрүүл мэндийн ажилтнуудаа түшиглээд тэгээд 1 сарын хугацаанд 100 эдэр авах бол бас яг боломжтой муутай. Хэрвээ авъя гэвэл нэлээд өндөр зардал гарна гэсэн. Өөрөөр хэлбэл шинээр хүмүүсийг цалинжуулж явна. Одоо бол яг та тэр 1 сарын хугацаанд чинь нөгөө багш нарыгаа цалин цэцэрлэнэ гэж байгаа учраас бид нар илүү цаг одоо хагас бүтэн сайн өдөр ажиллавал тэр юуг нь гаргаад арай бага зардлаар яваад идэх гэсэн үг байхгүй юу. Тэрнээс бол тусдаа ингээд мөнгө гаргах нь бол бас нэлээд том мөнгө гарчих гээд байдیں۔ Тэгээд энэ нархан соёл маань бол ингээд уламжлалт чанартай байхгүй. Тэгэхээр ингээд бидний дараа одоо ямар ч хүмүүс болно энийг ингээд цаашаа өргөжлүүлээд явах гэж бодоод бид нар бол одоогийн байдлаар бол нэлээд юуны гэрмэр одоо зөврийн сууц аяг тавг одоо ингээд бусад юмнуудаар ингээд хангаад байгаа энийг. Тэг ингээд зундаа ингээд гаргаж ирээд бариад сувлдаа ячдаг. Өвөлдөө хураагаад цаашаа замд ингээд үйлжүүлчихдэг ийм л юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үл ингээд болно. Ер нь бол манай одоо энэ бидний энэ 4 жилийн хугацаанд бол зөв хөвшил зөв амьдрал гэдэг энэ хөтөлбөрөл одоо гарсан. Тэгэхээр энийг бас ингээд хөтөлбөр гэдэг энэ утга нь бол аль болохоор цаашаа үргэлжилж яваасаа нэг удаагийн биш байгаасаа гэсэн утгатай хөтөлбөр боловсруулна гэдэг чинь урт хугацааны гэсэн утгатай байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ зөв амьдрал зөв хөгжлөмд хөтөлбөрөл ингээд жил бид нар ингээд нэг жил нь ингээд хөдөлгөөн тий хөдөлгөөн одоо идэвхтэй хөдөлгөөн нэг жил нь одоо юу гэдгийг дахиад энэ хор цуслаас сэргийлэх ч юм иймэрхүү маягаар ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дараач явна. Энэ жилийн үед бол манай одоо чинь зөв амьдрал зөв хөгжлийн хүрээнд чинь одоо энэ хор цуршил одоо тий нөгөө тамхи одоо манай хүүхдүүд нөгөө нөгөө одоо электрон тамхи тий энэ миний одоо энэлийн одоо сургалт одоо ухаал тийм ээ нөлөөллийн ажлуудыг нэлээд хийгдэх ч юм уу. Иймэрхүү юмнуудын зорилгууд бол байгаа бид нар. Тэгэхээр энэ бол цаашаа бас үргэлжлэх боломжтой. За түрүүнд би тэр нөгөө малчтын хүүхдүүдийг товч дурсан. Энэ жил бол бас хүн жил байгаа учраас малчтынхаа хүүхдүүд тандсан юм хийж байна. Би сэл сурлаа. Тэгээ 2 дахь жилдээ явж байна.
бас нэг одоо түрүү жил чинь 400 хүүхдийн хамруулсан. Яг одоо бид нар чинь энэ сайхан усан бассейнтэй болцсон байна. Бусдад аймагаас давуу талтай байна. Энэ давуу талаа ашиглаад хүүхдүүдээ нэг сайхан усан сэл сургаад эн чинь бол бас хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй нэг дадал ч тийм одоо энд явна гадаад дотоод явна одоо нуурсанд орно одоо тэгээд энэ сайхан бассейн ашиглаад ингээд сул сэрхэн сугал байна. Дахиад одоо цэвэр цэмцгэр эрүүл ахуйч байх тал дээр энэ маань маш чухал байна. Тийм ээ. Энэ болгон одоо ашиглагдлаад байгаа байхгүй хүүхдийн бие биедрийн одоо хөгжил одоо бас бүх юмд одоо иргэн нөлөөлж байгаа учраас энийг бас ингэ дэмжиж бид нар одоо бизнес судалгаа явуулж идэх ч юм уу те. Тэгээ ингээд энэ нэг одоо яг ингээд тодорхой төвшөнд ингээд зорилтууд удаан үргэлжлүүлж авах гэж эдгээр арга хэмжээнүүдийг л аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаашдаа юм боломжтой л гэж үзэж байгаа юм. Та сайн нөө эрүүл мэнд гэж тэгсэн штэ. Тэгэхээр ингээд яг хүүхдүүд рүү чиглэсэн эрүүл мэндийн одоо ямар хуу ажлууд хийсэн бэ? Тэрийг бас солилцаач. За ер нь бол ингэдэй. Түрүү жилийн нэг 2023 оны хүүхд хөгжлийг хамгааллын жилд чинь бас нэг гол ажил нь бол нөгөө шүд штэ тийм. Шүдний үзлэг нь одоо ингээд явсан. За ер нь бол хүүхдүүд чинь одоо та нар хүүхдүүд учраас янзын тийм суур өвчл бас багтаа байдаг. Ер нь одоо томцоолыг бодох юм бол гол нөгөө юм чинь шүд хүүхдүүд чинь жоохноосоо чихэр иддэг байрдаг. Энд чинь бол бага насны хүүхдүүд бол байж л байдаг таахгүй ямар ч хүүхд насны хүүхдүүд байж тээ. Тэгэхээр тэр талын юмыг бол нэлээд анхаарч ажилласан 23 онд ер нь манай одоо аймагаас хөрөнгө мөнгө гаргаж энийг явуулсан. Манай одоо бар урт сум хурлын төлөөлөгчнөр одоо ингээд аль болохоор бүгдээ одоо ингээд тодорхой хэмжээндээ мөнгө гаргаад тэгээд тухай хүүхдүүдээ өөрсдөө зарим нь багаас гарч байгаа төлөөлсөн багийнхаа хүүхдүүдийг үзээд за аймгийн хэмжээний нөгөө хөтөлбөрийн хүрээнд бас аймгийн хэмжээнд манай энэ одоо 2 шүтний эмнэлэг маань бас яваад сумдуудаар тойроод энэ төр хүүхдүүдэд үтсэн. Тэгэхээр тэр бол нэлээд чухал болсон. Зорилтгүй чиглэсэн нүдний одоо тийм үү босод одоо өрсөн зэрэглэл үзлэг энэ төр бол ирсэн тэрэнд бол хүмүүс ингээд өөрсдийнхөө яваар ингээд хүүхдүүдэд хамруулсан байх гэж бодож манай хүүхдүүд бол бас ер нь бол хамрагдaltaй бол бас нэлээд өндөр байсан шүү дээ тухайд чинь ингээд үзлэг. Яг тэгэхээр тэр улсуудад бол ингээд өөр төрлийн өмчлөгөд үзэхдээ яг эртэлрүүлэхийн чухал байгаа шүү дээ тийм. Одоо нөгөө магадгүй шүү дээ одоо нэг хүүхдэд нэг өвчл байж болно шүү дээ. Тэрийг бид нар мэдэхгүй явжгаад одоо даймж очдөг ч юм уу тийм байх магадaltaй. Тийм учраас эртэлрүүлэх ингээд өөрцөн зэрэгэл үзлэг талын юм бол нэлээд сайн явагдсан гэж одоо өнгөрсөн 23 жилийн нөгөө ер нь бол хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд бол энэ үл нэлээд сайн явагдсан гэж бид нар үзэж байгаа. За ер нь гэхдээ сайн явагдахтаа бол нэг 80 төвтэй ч л тэгжэл одоо явж байгаа 100% бол хүүхдүүдэд хамруулж чадаагүй янз бүрийн шалтгааны улмаас ингээд орж чадаагүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ ажил бол бид нар нэг чухал ажил гэж бодож байгаа. Тэгээд нөгөө мөн одоо тэр хөдөлгөөний чиглэлийн юмнуудаа бас чухал гэж манай бар урт бас нэг бар урт марафон гэж одоо жилдээ тэр одоо марафоны уралдааны явдаг. Дахиад одоо өсвөрийн хүүхдүүдийн донд одоо тэмцээн уралдаан гэдэг янз бүрийн юмнууд ингээд өнгөрсөн жил чинь нөгөө спартакиад хийжтэй дэлээ те. Тэр зүүнтлийн юунд зааланд одоо тэр чинь бар уртээс одоо хөрөнгө мөнгөний гаргаж юм нэтгээд тэгээд одоо манай бар уртын 4 сургуулийн донд спартакиад хийж гэдэг юм. Ер нь гол нь бол одоо өсвөр наснд бол хамгийн гол нь хөдөлж явах хэрэгтэй. Хоолндоо сайн идэх хэрэгтэй, тийм ээ. Сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгээд энэ гурвын үндсэн дээр хүүхд ирүүл байна. Ирүүл байх юм бол нөгөө одоо сурах хэрэгтэй юм хүн сурч чадна л гэсэн юм утгатай юм чинь. Тэгээд энэ болгоныг л дэмжсэн юмнуудыг очоод нөгөө эсрэг талтаа нөгөө захин дандалт одоо нөгөө уцтай уяатай байдаг тэр чинь бол яг одоо өсөлт төгсөлтөнд бол сөрөөр нөлөөлдөг гэдэг чинь хэдиж нэг хөдөлж явах тусмаа хүүхд өсч яадаг энэ чинь шинжлэх ухааны нотлогцоос учраас энэ тал дээр нь бол бас нэлээд анхаардаг. Тэгээд юу аймгийн хэмжээнд нөгөө шүтний эмнэлгийг хөрөлцсөн мөн гэдэг шүү дээ. Тэгээд аймагт дахиж ингээд шүтний эмнэлийг барих эсвэл ингээд усааш дахиж ингээд шүтний эмнэлийг барина эсвэл ховын эмнэлийг ингээд тийм оруулах боломж нөхцөл байдгүй. Тэгвэл шүтний ингээд эмнэлгийг хөрөлцсөн амар муу гэдэг байхгүй юу? За манай аймагч одоо бар урт сумд одоо лав 3% эмнэлэг тий. Аймгийн нэгдсэн эмнэлгээс гадна. Тэгэхээр бол би бол энэ бар уртын хөрөлцөө бол дажиг гэж боддгийг. Сумдууд бол өөр байхгүй байгаа байхгүй. Одоо хүүхдийн шүд өвдөл наашаал ирэхээс арга байхгүй ингээд. Тэгэхээр ингээд тэр утгаараа нэгдсэн эмнэлгийн маань ачаал банк өндөр байдаг. Тэгээд одоо нэг очиод үзүүлэхлээр цаг дугаар авдаг, очиод дугаар ихтэй. Тэрний нөгөө талд нь бол бар урт дээр бас ингээд хувийн эмнэлгүүд байгаа учраас бол очиж үзүүлээд байдیں۔ Тэгэхээр ер нь бол яг нөгөө хувийн эмнэлгийн хувьд бол зах зээлийнхээ
одоо юугаар явна штэ. 60 хэрэгцээ өндөр байвал тоон нэмэгдэнэ. За хэрэгцээ нь бага байвал одоо тэр ашиг орлоготой л байвал хувийн эмнэлгийн хувьд бол үйл ажиллагаа явуулаад дахиад өргөчөө дараагийн эмчирээд өөрөө хувийн эмнэлгээ байгуулад хоорондоо чанараараа өрсөлдөд эн чинь нөгөө зах зээлийн хууль юм чи. Нэгдсэн эмнэлгийн хувьд бол тэр кабинетийнх нь тоог нь нэмэгдүүлэх, эмчийг нь тоог нэмэгдүүлэх гэдэг шаардлага байгаа. Боломж байвал сумдуудаа энэ юуны шүдний эмнэлгүүд нэгдэх юм бол манай нэгдсэн эмнэлгийн ачаал буурна. Төдийчний одоо бас хөгдөлтөд эрүүл мэндэд шүд эрүүлвэл би эрүүл гэсэн л тийм одоо хөгдөн шүү дээ тийм л байна. За ингээд удахгүй 6 сарын 1 боллоо. Тэгээд та ингээд 6 сарын 1-нд хүүхдүүдтэй хандаж юу хэлмээр вэ? За одоо хүүхд насны минь хамгийн гоё баяр гэдэг. Одоо 6 сарын та хэд маань ч гэсэн тэгжил бодож энэ баяраа тоглож хүлээж байгаа. Манай телевизээр үзэж байгаа манай хүүхдүүд ч гэсэн бас энийг тогтлон хүлээдэг юм баяр. Тэгээд нийт хүүхдүүдтэй одоо энэ ирж байгаа их хурсын баяртаа сайхан баярлаараа бүгдээрээ ажралтай энэ төрөөр дүүрэн байгаарай гэдэг юм. Ерөөлийг хэлээд хайд дэжсэн ерөө. Энэ жилийн үед бол харин зарын чанартай хэлэхдээ бол манай одоо энэ жилийн хүүхдийн баяр чи манай юуны шинэ наадмын төлөвлөлтөд болох гэж шүү дээ тийм. Шинэ наадмын төлөвлөлтөд болно тэнцээ нэлээд бас урт хугацаанд үзүр үйлчлэгээ юмнуудтай тоглоом наадгаатай бүгд нь тэнцээний төвлөрч хийж байгаа. Тэгэхээр бол манай хүүхдүүд бол автобусд унаагаар зөөнө гэж байгаа. Тийм учраас бүгдээрээ тэнтэй цуглараад нэг өдрийг одоо маш баяртайгаар ажралтайгаар өнгөрүүлье гэж хүсэж байна. Бүгдийн одоо хүүхдийн баярыг үйл ажиллагаанд урьж байна. Бүгдээр нь хүүхдийн баярын мэнд хүргье. Их хурсын баярын мэндийг ээж хүүхдүүд бүгд нь хүргье гэж хэлье.